Хэн болон тавтамаар л нааг заяа гэдэг Microsoft-ийн ажилдаа өнөөдөр та бүхэндээ хэрхэн DocuSign ашиглах талаар дэмүү хүрэхэд бэлэн болсон байна. Электроник гарын үсэг зурах сүүлийн үед маш их хэрэгцээтэй болсон бөгөөд бичиг баримт дээр тодорхой хугацаа, хүний нэр мөн гарын үсэг зураагүйс боллоод их хэмжээний цагийг бол алддаг байгаа эдгээр асуудлыг DocuSign та бүхэн шийдэж болно. Эхнээс нь ахвалаа дуустал та бүхэн маш соргохоор үзээрэй гэж уриалмаар байна. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ надан дээр ч альч сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд YouTube цагийн маань subscribe дарж энэ хөвчлийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгай тараагаарай. Ингээд хэлээ дэмрэг орцгоё. DocuSign.com гэж та бүхэн энэхүү вебсайт руу ороод 30 хоногийн үнэгүй электроникэн гарын үсэг зурах энэхүү үйлчлэгийг та бүхэн авах боломжтой байгаа. За DocuSign маань ямар үед их хэрэгцээтэй вэ гэхлээр та бүхэн ямар нэгэн бичиг баримт гэрээг хүмүүс рүү явуулаад хүмүүс маань хаана гарын үсгээ зурхаа мэдгүй бас хаана шалгахаа мэдгүйгээс болоод их хугацааны цаг үрэгддэг байгаа. Тэгэхээр та бүхэн яг энд нэрээ бичээд энд гарын үсгээ зураарай гэсэн шаардлагуудыг тавьснараа DocuSign маань тухайн хүмүүсийн цагийг хэмнэх бололцоотой байдаг байгаа. Энэхүү үйлчлэгийг та бүхэн авахын тулд логин гэдэг баруун дээд талын хэсэг рүү ороод өөрсдийнхээ имэйлээрээ эхний 30 хоног үнэгүй та бүхэн ашиглах боломжтой. Үнэгүйгээс гадна хэрвээ та бүхэн үнийн сонирхч байвал Plans and Price гэдэг хэсэг рүү та бүхэн ороод үнийн саналуудыг харах боломжтой байгаа гэдгийг хэлмээр байна. DocuSign-ы homepage руу орсны дараа хичнээн хоног танд үнэгүй ашиглах өдөр маань дээд талд гарахаас гадна та бүхэн хэрвээ хүсэх юм бол үн төлбөрөөр төлөөд ашиглаж болох сонголтуудыг та бүхэн хажуу талд нь харах нь. Ороод хамгийн түрүүнд та бүхний өөрчлөх хэрэгцээтэй нэгэн зүйл бол гарын үсэг байгаа. Энэ дээр change signature гэдэг хэсгээр та бүхэн дараад өөрсдөө хүссэн хэлбэрээр ямар электронын гарын үсэг зурмаар байгаа гэдгийг та бүхэн сонгох боломжтой. Эдгээр зүйлүүдийг та бүхэн сонгоод create гэдгийг дарахад л болно. Хүний нөөцийнхэн болон жижиг дунд бизнес эрхэлдэг хүмүүс маань тухайн хүмүүс рүү гэрээ контракт явуулах гэж байгаа бол start now гэдэг дээр та бүхэн эхэлнэ. Document гэдэг хэсгээр тухайн ямар бичиг баримтыг та бүхэн нэммээр байгаа гэдгийг сонгоно. За үүнд хэрэгцээтэй гэсэн бичиг баримтаа та бүхэн сонгоод open гэдгийг дарах байгаа. Бичиг баримтаа оруулсныхаа дараад нь та бүхэн ямар зүйл гэдгийг view гэдэг дээр даран харах боломжтой. Олон ижлэхэн бичиг баримт дундаас бурууг нь явуулах магадлал өндөр тул та бүхэн энэ дээр дараа давхар шалгахаа бүх мартаарай. Add recipients гэдэг хэсэг дээр ямар хүн яаж гарын үсэг зурах хэрэгцээтэй вэ гэдгийг та бүхэн нэртэй нь имэйлтэй нь бичснээрээ энэхүү бичиг баримт маань тухайн хүмүүс рүү очих байгаа. Need to sign гэдэг хэсэг дээр та бүхэн өөрсдөө сонголтуудыг хийж болох байгаа. За үнэхээр биеэр ирж энийг гарын үсэг зурах хэрэгтэй юм уу? Копи авах хэрэгтэй юу? Эсвэл зүгээр энийг үзээд за бидний гэрээ контракт юм байгаа юм байна гэдэг сонголт 4 сонголт та бүхэнд байгаа. Өнөөдрийн хувьд хэдэлээ онлайнаар e-signature хийлгэж байгаа бол need to sign гэдэг хэсгийг хэдэл хамтдаа сонгоно. За хэрэгцээтэй гэх юм бол энэ дээр нэмэлт мэдээллүүдийг та бүхэн оруулж болно. Мөн хамгийн доотлын хэсэгтэр send a reminder гэдэг дээр та бүхэн энэ хүний хэрэг контракт яаралтай дуусгах хэрэгцээтэй байгаа бол тухайн өдрөө сонгоод энэ хүний имэйл рүү санамжууд бол очдог байгаа гэдгийг хэлмээр байна. За энэ бүгдийг сонгосныхаа дараад нь next гэж дарна. Next гэж орсны дараа зүүн гар талд ашиглаж болох эдгээр зүйлүүдээ сонголтоо хийх боломжтой. За жишээлбэл энэ дээр хүмүүсийн нэр хэрэгцээтэй тул name гэдгийг хэдүүлээ энэ чинь оруулна. Амуу энэний хажуу талд нь гарын үсэг хэрэгцээтэй тул signature гэдгийг хэдүүлээ. Энэ хажуу талд нь олгоно. Мөн date буюу өдөр хоногоо тухайн хүмүүс маань оруулах хэрэгцээтэй тул date signed гэдгийг хэдүүлээ оруулна. За энэ зүйл маань ямар учиртай вэ гэхээр энэ гурван зүйлийг хийхээс нааш тухайн хүмүүс маань контракт дуусгах боломжгүй гэж анхааруулах болно. За энэ бүгдээ хийснийхаа дараад нь send гэж имэйлээр явуулах байгаа гэдэг хэлмээр байна. За имэйл явсан гэдгийг таны дэлгэцэн дээр бол гарч ирнэ. Тухайн хүн маань харин хүлээж авахаар ямар байдгийг та бүхэнд харуулъя. За явуулсан хүнийхээ имэйл дээр энэхүү гарч ирнэ. За энэ дээр хэдүүлээ ороод хамгийн ихэнд review documents гэдэг энэхүү шар хэсгээр хэдүүл хамтаа дарна. Зөвшөөрч байна. Энэ дээр би электронын гарын үсгээ зурна гэдгийг батлаад continue гэж дарах байгаа. Гэрээ контрактаа танилцаад энэ дээрээ саяны зөвшөөрснөөр таны нэрийг бол автоматар энэ дээр оруулсан. Sign гэдэг хэсгээр та бүхэн гарын үсгээ электроникоор зурх байгаа. Бүх асуусан 3 зүйл дээр дуусны дараа танд finish гэдэг хэсэг гарч ирнэ. Хэрвээ энэ зүйл гарч ирэхгүй байвал та хаа нэгтээ ямар нэгэн шалгах хэрэгцээтэй зүйлээ шалгаагүй байгаагийн тохио гэдгийг та бүхэнд хэлмээр байна. Finish гэж дараад you have finished signing гэдэг хэсгийг та бүхэн харан хартлаа бүх зүйл маань дуусаагүй байгаа гэдгийг та бүхэн бас анхаараарай. Зарим хүмүүс маань энэ дээр ирэхээс өмнө дуусгачаад би гэрээ контрактын дээр гарын үсгээ зурсаа явуулсан гэд байдаг. Хараа
За энэхүү ногоон тэмдгийг хартлаа дуусаагүй байгаа гэдгийг анхаараарай. За хүлээн авагчийн хувьд бол ийхүү байдаг бахна. Явуулсан хүний хувьд ямар байдгийг та бүхэнд харуулъя. Явуулсан хүнийхээ талаасаа та бүхэн хом пэйж руугаа ороод complete гэдэг хэсэг дээрээ орно. Тэгэнгүүт тухайн хүн маань хизээ хідэн цагт чигээрмтэр гар үсэг зураа явуулсныг бол та бүхэн дэлгэцэн дээр харж байна. Энэ зүйлийг хүсэх юм бол та бүхэн даунлоод гэдэг тухайн гар утас компьютер дээр хадгалах боломжтой. Аль эсвэл доош нь дараад та бүхэн энийга өөр тийш нь хөдөлгөх, копи гаргахт нь хэрвээ та хүсэх юм бол энэ контракт хүчингү болсон гэж үзвэл энийга устгах боломжууд бол та бүхэнд байгаа гэдэг хэлмээр байна. Хүний нөөцийн шинээр нэлээд олон ажилчдыг аваад тэдгээр хүмүүстэй яг ижил гэрээ контракт та бүхэн явуулах гэж байгаа бол box send гэдэг хэсэг байгаа. Гэхдээ энэ нь та бүхэн төлбөр төлөн явуулах хэрэгцээтэй байгаа гэдгийг бол хэлмээр байна. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн DocuSign-ыг ашиглан электроник гарын үсгийг зуран гэрээ контрактыг нэгэн лугаа явуулж чаддаг талаар мэдээллүүдийг хүргэлээ. Үүнтэй холбоотой асуух асуулт байвал за энэ найдан дэрч текст альц сошиал платформ та бүхний өмнө нээлттэй байх бөгөөд YouTube сувгийг маань subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харангуй тараагаарай. Өнөөдрийн хөгжим бэлжиг хадмал цэндэ эдит хийсэн заяанаар байлаа. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.